Hi guys, наадмын минь хүргэе. Тэгээд та бүхэн маань сайхан надцгааж гин үү? Сайхан хөдөө гадаа явцгааж гин үү? Би яхав дээ гэртэл байж гин. Шинэ нэвтрүүлгийг бэлтгэсэн чинь арай жоохон амцсангүй. Тэгээ яг дараагийн бичлэг дээр бэлдсэн нэвтрүүлгээ бүгдийг дуусгаад тэгээд оруулъя. Тэгээ өнөөдөр хэдүүл болохоор эхнэрийн солилцоо нэвтрүүлгээрээ уулзаж байна. За энэ эхнэрийн солилцоо нэвтрүүлгийн маань 3 дугаар байгаа. Тэгээд энэ удаа нэг үзэгчийн маань комент хэсэг санал болгосон байсан. Season 3-ийн эпизод 2 дээр гардаг гей хосуудын талаар ярьж өгөхөөр шийдлээ. Тэгээд айгүй сонирхолтой дугаар байсан. Маш сонирхолтой үзээтэй дугаар байсан заяа. За хэдүүлээ ингээд нэвтрүүлэг рүүгээ орцгоё. Эхнэрийн солилцоо нэвтрүүлгийн түүхэн данх удаага гей хосууд оролцсон нь бол энэ хөө season 3 дээр гарсан хосууд байгаа. За Вашингтон мужийн Ховард Дери хоёр охинтойгоо хамтдаа амьдардаг. За нөгөө талд Оклахомагийн Бэдфордынхон 3 хүүтэй уламжлалт хэм маягтай одоо эмэгтэй хүн, эрэгтэй хүн ийм байх, тийм байх ёстой гэсэн ойлголтыг чухалчилдаг маш чанга христийн шашинтай гэр бүл. За гал гархан дээ бүр заяа. Ховард Дери хоёрын хувьд 23 жил хамтдаа амьдарсан ба жилийн өмнө л хууль ёсоор гэр бүл болсон. Тэр хоёр тээгчийн тусламжтайгаар өөрсдийнхөө нэг охиныг төрүүлж чадсан. Тэгээ хоёр охиныхоо хамт амьдардаг. Биологийн эцгүүд нь гэсэн үг. Хоёр охин бол өөрсдийнхөө амьдралд маш их сэтгэл хангалуун байдаг. Тэгээ гэр бүлэрээ гэрээ ажиллаа хийхийг илүү дүздэг. Тэгээ ерөнхийдөө бол Ховард нь хатан зөгөө гэж байгаа. Гэрийнхаа бүгдд нь ингээд зааварчлагддаг. За чи тэргээ ингээд энийгээ тэгээрээ ингээд байнгын одоо базж явдаг хүн байгаа байхгүй юу? Ховардын хувьд бүх гэр бүлийн гишүүдийг тэгш оролцуулж цэвэрч нимба байхыг бүр хамгийн чухалд тооцдог. Хоёр аав нь хоёулаа ажилдаг. Дээрээ болохоор барилгын ажил хийдэг бол Ховард сэтгэл зүйч гинэ. Гэр бүлийн эхний 3 дүрм нь ярилцах бас дахин ярилцах. Тэгээ Ховардын хувьд болохоор хүмүүс ингээ эрэгтэй хүмүүс охин хүүхдүүдийг яаж өсгөхөө мэдэхгүй одоо юу зааж өгөхөө мэдэхгүй ингээд хүүхдүүд аллах үедээ гэж маш их айдгаа. Гэхдээ бид хоёр юу ч хамаагүй ярилцдаг. Охидтойгоо юу ч хамаагүй ярилцдаг. Энэ олон жил хүүхэд өсгөхдөө уурлаж, зандчиж, зодож огт үзээгүй. Бүр хүүхэд зодохыг үзэн яддаг, эсэргүүцдэг. За тэгээ Ховард Дери хоёр маань болохоор 23 жил танилцахтаа. Тэгээ одоо ч гэсэн ингээд хоёулахнаа болцдог, өөрсдөндөө цаг гаргадаг, хосын харилцаанд маш их анхаардаг хосууд гэж байгаа. За манай Оклахомагийн уламжлалт гэр бүл маань 3 хүүтэй. Тэгээд ээж нь асардаг. Аав нь тэтгэн тижээд гэр бүлээ хамгаалдаг гэж байгаа. Ээж нь болохоор өөрийгөө цавуу гэж боддог гинэ. Гэр бүлээ ингээд хамтд нь барьдаг юм цавуу гэж боддог. Аав нь болохоор хүүхдүүдэд хамгаалах ёстой гэсэн бат итгэлтэй. Тэрэндээ зориулаад өөр буу авсан байдаг заяа. Тэгээ буугаар хамгаална уу, цохиураар хамгаална уу энэ бол миний дурштай гэж байгаа. Амар эсэг тесрэг хоёр гэр бүл байгаа. Тэгээ амар тэгэж нөгөө гэр бүлээ хамгаална, тэтгэн тэтгдэг гэж том ярьснаа яг үндэ ажил хийдэггүй юм бэлээ. Эхнэр нь ажил хийж мөнгө олдог. Нөхөр Жеф нь гэртээ хараад үлддэг гэж байгаа. Тэгтээ бол ихэнхдээ унтдаг, унтаагүй үедээ машиндаа цагаа зарцуулдаг. Өөрөө орлогогүй байжээ саяхан $900,000 доллараар машинаа будуулсан гэж байгаа. Тэгээ том хүн ингэж хэлдэг. Бит хоёрыг ойртуулдаг зүйл ганцхан машин, хаяа намаа машиндаа оруулж тэг янз бүр юм ярилцдаг гэж байгаа заяа. Жефригийн хувьд хүүхдүүдтэйгээ харилцаа муутагаас гадна эхнэртэйгээ харилцаа бас муутай гэдэг ингээ байнга хэрэлдэж мэрэлдэг ш ингээ харилцаа тогтоодоггүй, ярилцдаггүй гэж байгаа. Тэгээд ямар ч романсгүй хосууд гинэ. За эдний гэр бүлд юу чухал вэ гэхээр сүм гэдэг юм хамгийн чухал. Тэгээ Библиэд дээрх бүх зүйл зөв бурууг ялгаж өгч идэг. Библиэд дээрх зүйл үнэн гэж итгэдэг байгаа. Хүүхдүүдтэй бас алганы амт үзүүлдэг. Бүхс банзаддаг юм цохиуртай гинэ. Пастор үлээ нэг тийм нэртэй. Тэгээ том хүүхдүүд нь 2-7 хоногт нэг удаа зодуулдаг бол баг нь 2-3 хоноод нэг удаа бүхс банзаар зодуулдаг байгаа. Тэгээд хүүхдүүдтэйгээ айгүй муухай харцдаг Жефри би чамайг тэг гээд байгаа юм биш үү? Ин гээд байгаа юм биш үү гэж харцдаг. Тэгээд эхнэр нь бол энд нь маш их дургу хүүхдүүдэд банздаг ч гэсэн дургу. Тэгээд хичнээн тэгэж эсэргүүцдэг ч гэсэн нөхөр нь ингээ болдоггүй. За ийм нэг хоёр гэр бүл байна. За тэгээд солигдох өдөр болдог. Ховардын хувьд болохоор ингээд хүмүүст гей гэр бүл бол зүгээр л яг энгийн те бусад хүмүүс шиг байдгаа. Тэгээд янз бүрийн гэр бүлэнд юм гаж маж юм болдоггүй гэдгийг энэ нэвтрүүлгээр дамжуулж харуулахыг хүсэж байгаа. За ингээ хоёр гэр бүлийн гишүүн маань солигдоод тэг гэрээ үзэх цаг ирнэ. За манай Оклахомагийн гэр бүлийн ээжийг нь Мелиса гэдэг шүү манайхаа. Мелиса шүү за. За Мелисагийн хувьд ингээд анх Ховардынд ороод үнэхээр амар замбраатай гэр байдаг. Тэгээ хувцас зургнуудыг нь хараад эхнэр нь хайцангийн гайхдаг. Тэгээд ухаарж байгаа. Oh my god би гей household гей айлд байна гэд
дуун ингээд цаашаа ороод амар сонирхолтой. Тэгээ сэтгэл нь амар эвгүй болоод манай гэрийнхэн ингээд ээжийн хайр халамжгүйстэй баларч байгаа юм байна да гэж уйлдаг. За энэ нөгөө нэг уламжлалт гэр бүл болохоор одоо ээжийн хайрыг зөвхөн эмэгтэй хүн өгч чадна гэсэн ойлголттой байгаа байхгүй. За Ховардын хувьд Мелисагийнх руу ороод аимшигтэй замбраагүй амар муухай үнэртэй байшин л ордог. Тэгээд харж ярьснаа энэ бодвол эрэгтэй хүүхдийн өрөө бололтой гэдэг. За тэгээд зодуурын банзыг харж байгаа. За энэ л миний яг тулах асуудал байна да гэж дүгнэдэг. За эхний 7 хоног нь бол угаасаа тэр айлын дүрмийг даах хэрэгтэй байдаг. Мелисагийн дүрм нь бид бол уламжлалт Христийн шашинтай гэр бүлээ. Джеффри хуучны юмнууд авах дуртай. Ер нь бол намайг гараа төлбөл зогсолтгүй инээгээд байдаг төрлийн хүн. Энэ үед нь зүгээр чимээгүй л байсан нь дээр гэсэн юм дүрм бичсэн байдаг зөө амар эвгүй байгаа. Тэгээ энийг уншаад мэдээж Ховард амар сонирн болдог. Ямар амар чихүц төрмөр юм бэ. За Ховардын дүрм бол ийм бид ээж охтын ярьцлага бүх зүйлийг ярьцдаг гэр бүлээ ариун цэврийн хэрэглээ яаж хэрэглэхээс эхлүүлээд найз залуу гэд бүгдийг нь ярьдаг гэсэн чинь Мелиса гайхаж байгаа. Энэ хоёр ингээд өөртөө хэрэглэж мэдгүй ээжэж яаж ингээ хүүхдүүдэд зааж өгöd байгаа юм гэд гайхаж байгаа байхгүй. За гэр бүлтэйгээ танилцах цаг болно. Мелисаг Ховардийнхан бол үнэхээр сайхан хүүхдэж хүлээж авдаг. Цэцэг мэцэгүүл амар гоё явж байгаа. За нөгөө талд манай Джеффри маань эмэгтэй хүн ирнэ гэсэн хүлээлттэй байсан. Царай нь бараагаа авчиж байгаа байхгүй. Амар сонир царайлал. За гэж аавд нь таалагдаагүй ч гэсэн дунд хүүд нь бол Ховард таалагддаг. Маш илдэг хүн байна гэд хүүхдүүд мэдэрдэг штэ. Мелиса ингээ шууд хэлдэг байхгүй юу? Би ингээд анх удаага гей айлд ирж байна. Ингээ гей хүнтэй уулзж ингээ хэлцдэг. За. Тэгж хэлж байгаа ч гэсэн Мелисад яг үндэ дээрээ маш их таалагддаг. Тэгээ айгуу тийм нээлттэй ийлдэг хүмүүс байна гэж дүгнж байгаа эднийх. За хөөхий Джеффри өмнө нь гей хүн харж байгаагүй. Тэгээ ойлгож байгаа ч гэсэн хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа байхгүй юу? Тэгээ ингээ байн асууад байдаг. Чи гэрэлсэн үү? Гэрэлсэн би ингээд түрүү жил гэрэлсэнтэй 23 жил хүнтэй амьдарсан гэсэн. Тэгээ эмэгтэй хүмүүстэй наадах чам. Эмэгтэй хүмүүстэйг асуудаг дээ. Тэгээ хоор дэлдэхгүй сайхан гэрэлсэн. Тэгээ хүүхдүүд маань биологийнх эрэгтэй хүнтэй гэрэлсэн гэл хүмүүс тайлбарлаад хэлсэн чинь ингээд Джеффри бүр ингээд амар сонирхол муха хараа суугаад дээ. Нөхцөл байдал ингээд амар жигтэй. Ховардын хувьд анхны уулзалтанд төсөөснөөс арай гайгүй явсан гэж дүгндэг бол Джеффри ингэж хэлж байгаа. Тэр хүнд хэрэг зовх болно. Энд яг үзэн ядалтай нүр тулна гэж байгаа. Тэр нэг хэсэг байдаг тэр Оклахомагийн тэр хэсэг нь яг тийм геймээ хүмүүсийн ерөөсөө үздэггүй л хэсэг юм байна л да гэж яах. Тэгээ Мелиса октоодоос асууж байгаа. Та хоёр ингээ аавуудыгаа яаж дуудсан юм бэ? Ээж аав гэдэг юм уу? Яг яад ингээ гайхацсан асуусан. Тэгээ охид болохоор дэрийг Дари гэдэг юм байлээ. Ховардыг болохоор Папа гэж дууддаг. Тэгээ Мелиса та хоёр ингээ ээжгүй байх хэцүү байдгүй. Ээж мэж гэсэн зүйл гэсэн чи охид ингэж хэлж байгаа. Анхнаасаа байдаггүй зүйлийг санах боломжгүй гэж хариулж байгаа юм. Тэгээ анхны ирсэн өдрөө бол Мелиса ингэж боддог. Би бол тэднийг аврахаар ирсэн хүн байна. Тэгээ ухааруулаад зөв замд нь оруулахаар ирсэн хүн юм байна. Хүний өмнө аваачих хөстэй хүн юм байна гэж санагдсан гинэ. Оклахомад хов жив салхи шиг тарсан байдаг. Тэгээ ямар хов жив бэ гэхээр Джеффригийн гей хүн ижил хүүстэн иржээ гэсэн хов жив амар тархсан байдаг заа. Тэгээ Джеффриг аав нь залгаал. Чи өстө тийм хүнийг гэртээ оруулаа гэл баахан ууралж мууралсан. Тэгээ Джеффри миний итгэл үнэмшил шашин бол чиний амьдралын яг эсрэгэ. Тэгээ би ингээд чамтай байж чадах хэсгээ мэдэхгүй байна гэж. Энд Ховард ингэж байгаа. Одоо ингээд зүгээр те энэ минийгээ хоошин тавиад нөхцөл байдлаа харъя. Тэгээ энд одоо Мелиса байхгүй. Тэгэхээр Мелисагийн үүргийг би гүйцэтгэх хэвээр хүүхдүүдийн харах хэвээр. Тийм болохоор би зүгээр тэр үүргээ биелүүлье гэсэн чи Джеффри бүр үнэхээр үзэн ядсан өнгө айстагаар би чадахгүй юм байна гэж хэлээд идэг за амарлаатай. Хүүхдүүдээ аваа явчих юм шиг санагдаад дэшөө гэж мэд. За нөгөө талд Ховард энд ингээд оройн зог барьдаг байхгүй. Тэгээд найзууд нь ирээд нэг ариун цаг барьдаг юм байна. Тэгээ Мелиса тэр хүмүүсийг хүлээж авч байгаа. Өөрийн үзэл санаагаа илдэг. Манай ингээд сүм ижил хүүснүүдийн эсрэг байдаг. Тэгээ ерөнхийдөө бол ижил хүүстэй хүмүүсийг өөрчлөгдөж чадна гэдэгт итгэдэг. They can change гэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд өөрчлөгдөн ингээд наадах ч ингээд алдаа буруу гэж угаасаа тиймэрхүү хандлага бол аль дээр үед өнгөрсөн. Гэтэл энэ Мелиса гэдэг хүн одоо хүртэл яг тийм хандлага. Тэгээ үргэлжлүүлээд гейүүд өөрчлөгдөх ёстой. Бурхан бидний нүглийг өөрч өөрөө өгсөн байхад гей хүмүүс бол нүгэлтнүүд гэж харагддаг гэдгээ хэлдэг байхгүй юу. Тэгэл бүгд амар сонирн болоо заяа. Юу ярих гад юу яриад байгаа хүүхэн бэ гэсэн харцаар хараал. Тэгвэл ингээ бурхан намайг нэг шалтгаантай ингээд бүтээсэн. Тэгээ ийм сонирхолтой бүтээсэн. Тэгэл би ийм байгаа. Тэгвэл чиний бодлоор те бурхан чинь алдаад намайг ингээ бүтээсэн гэж хэлэх гээд байгаа юм уу? Ямар амар доромжлол шиг санагдаж байна гэж хэлдэг. Тэгээ дээрээ ингээ Мелисаг арай гайгүй дэжгүй хүн ирсэн гэж бодсон чинь яг ертөнцийг үзэх үзэлтэй тиймэрхүү зүйлд сохорсон байгааг нь хараад үнэхэрийн урам нь хугарж байгаа. За Оклахомад Джеффри маань драма атсаар л байд.
Ховардыг ингээд яг яах гээд байгааг нь мэддэггүй өвлдөөчдөг заяа. Тэгснэ ингээл өрөөндөө ороод бүр ингээл амар яаж гал. Тэгээ гарч явж гинэ. Тэгээ Ховард хэлэхгүй наа чи гараа явж гинэ. Хүүхдүүд аваа явах гэж байгаа юм шүү. Тэгээ нэвтрүүлгийн баг очоод яагаад ингэ явж байгаа юм бэ гэд асуудаг. Тэгэл Джеффри нөгөө нэг би чадахгүй байна гэдгээл хэлээл заяа. Тэг гэртээ ийм зүйлийг оруулж чадахгүй. Миний шашин үүнийг нүгэл гэж үздэг. Гэртээ оруулах юм бол би ч гэсэн ингээ тэгээ буруу юм хийж ин гэсэн үгээ гээл. Тэгээ пастор луугаа залгаад заавар авахар болж байгаа заяа. Яг энэ нөхцөл байдал би яах вэ гэж заавар авах гэдэг юм шиг. Тэгээ би ингээд номлогчийн арай гайгүй те ингээд яг хүний эрх мэрх талаас нь юм хэлэх байх гэж бодсон чинь нөөв заяа. Ирээд ингэж хэлж байгаа. Сударт юу гэж заадгийг чи мэднэстэй. Ижил хүүснээ сонирхно гэдэг бол нүглээ. Чи үүнийг тахал гэж хүлээж авах ёстой. Хэдэн 7 хоногийн өмнө гей хүмүүстэй яаж харилцах талаар би та нарт заасан да. Тэр үед чи юу гэлээ гэр орондоо оруулахгүй гэсэн штэ. Гэ хэлж байгаа заяа номлогчин штэ. За тэгсээр хагаад манай Ховардыг гэрээсээ хөөлгөчж байгаамаа. Бүр oh my god. Тэгээ Ховард бүр амар сонирн байдлаар орж байгаа. Энд бүр ингээд тэ сэтгэл зүйч амар олон төрлийн хүмүүстэй уулздаг бүр ингээд тэ бүр diversity хүн байгаа штэ. Би улс төрийн оргодолд тусвал биш. Шашны асуудал ч биш. Би зүгээр хүн шүү дээ. Ганцхан энэ нэг харах өнцгөөсөө болоод хүнийг гэрээсээ хөөж байгаад нь үнэхээр их готарж байна гэж хэлдэг заа. Тэгээ зочид буудалд хонж байгаа. Тэгээ маргааш нь Джеффри ингээ гэр орондоо заяа пастор нөгөө ойр дотны нөгөө хүмүүс аавуудыгаа ингээ цуглуулсан заяа. Тэгэл би одоо ингээ Ховардыг гэртээ оруулах хэрэгтэй юу яах вэ гэдэг ярилцж байгаа. Тэгээ аав нь ингээ амар сүр болоод байсан чи хүүхдүүд нь гайхацсан. Аав ингээ биднээс болоод дуурлаагүй хаа. Ер нь бол ээж хоёрын асуудал гэж найдаж гин гээд. Тэгээ хүүхдүүд ингээ чааваас аав нь нээлттэй биш юм ярилцдаггүй төрлийн хүн болохоор яагаад ууралцсныг дандаа өөрсдөө бодож авдаг. Яна бид нар уурлалчих вэ гэсэн байдлаар ойлгодог зай амар өрөвдөлтэй. Йоо за тэгээ ингэж ярилцж байгаа. Oh my god. Джеффри шүн би ингээ түүнийг хонуулах гэж байтгаар хичээсэн ч угаасаа чадахгүй мөлий. Миний итгэл үнэмшил бол болохгүй юм бэлээ гэл. Тэгсэн чи их чинь ингэж хэлж байгаа. Ховард бол сайн залуу штэ. Ямар чиний гэрт ингээд гей үйлдэлээ гарах гээд байгаа ш. Хүн хэнийг нэг гей болгох гээд байгаа биш. Гэтгсэн чи Джеффри үгүй та нар ойлгохгүй байна чадахгүй. Би ингээд гей хүний гэртээ оруулах гэж ингээд бүр ингээд амар ядстай уйлаад наа тий what the fuck за. You are strong, Jesus. Яа, нэвтрүүлгийн ихэнд нөгөө нэг буу муутай те абистик гэр бүлээ хамгаална, маскулин, эрэгтэй хүний нөмөр нөөлөг гэсэн чи гей хүнийг хараад уйлчихэд байнаас. Би чадахгүй нэ. За энэ хэсгээр бол хүмүүс бол үнэхээр амар тэс аимшигтай хинээсэн байдаг. За пастор эцээ ингэж хэлж байгаа. Гей бэн гэдэг бол түүний буруу нүглээ. Гэтэ чи зүгээр түүний хүн гэдэг хуваар нь хүндэлж харьцаж болно гэж хэлсний үндсэн дээр Джефф Ховардыг гэртээ хонуулахгүйгээр өглөөнөөс орой хүртэл гэртээ байлгахыг зөвшөөрдөг. Тэгээ Ховард дандаа буудалд очиж хоно гэсэн үг. Мелиса нөгөө талд бас ангаагаал гайхаал явж идэг. За хин ч юу ч гэж хэлүүлэх шаардлагагүйгээр гэрээ цэвэрлэж цэмцэгнэж байгааг хараад маш их гайхдаг. Тэгснэ ингээд өөдд юм айдан те энэ гэрт нэг тийм хүчрхэг аавра, эр хүний энерги алгаа, тестостероны өсөх хэрэгтэй. Дээрээ буу ашиглаж гэр бүлийн хамгаалт сурвал арай нэг юм хамгаалагдсан те иршүүд мэдрэмж энэ гэр төрөх баха гэж авч байгаа юм заяа. Буу барихаараа л да иршүүд болчтой бах оо. За өглөө ирээд Ховард маань өглөө ирээд хүүхдүүдэд өглөөний цай бэлдэж өгдөг. Тэгээд хөрөгчөнд нь ногоо жимс ирүүл юм огт байхгүй. Дандаа чихэр бичэн пицца байдаг заяа. Тэгснэ ингээд Джеффри өглөөдөө өрөөнөөсөө огт гарч ирдэг. Өрөөндөө өмхөрөө л байж идэг за. Тэгээд сургуульд нь явуулах бүхий процессыг Ховард хийж байгаа. Өглөөнөөс ингээд арай өчим бүрийн хүртэл Ховард ингээд бүх ажлыг хийдэг. За энэ бол Мелиса бүгдийг хийдэг гэсэн үг шүү дээ. Тэгээд ядаж хүүхдүүдэд баяртай ч гэж хэлсэнгүй. Өрөөндөө шигдэд ямар муухай эцэг. Тэгээ ямар муухай хүмүүжил олгож байна гэж Ховард бүр уулга алдаж байгаа. Тэгээ Джеффри танаж ингэж хэлдэг. Чи ингээ хүүхэдтэй болохоор шийдсэн тэр үеэс чиний юу алдах, яах чинь юусоо хамаагүй. Нэгдүгээр түүх чинь байх ёстой гэж хэлдэг байгаа. Хүүхдүүд явсны дараа ч гэсэн Джеффри өдөржингөө өрөөндөө нуугддаг. Тэгээ Ховард бас л гэрээ ажлыг ганцаараа хийдэг. За ингээ эхний 7 хоног ямар ч өөрчлөлтгүйгээр амьдарсаар л байна. Эхний 7 хоногийн товч гэх юм бол Мелисагийн хувьд ижил хүүстэй хүмүүсийг энгийн хүмүүс шиг л амьдралтай зүгээр л хүмүүс гэдгийг багаар ойлгож эхэлсэн бол Ховард хүүхдүүдэд дутагдсан анхаарал халамжийг эргүүлж өгөхийг хичээдэг. Энд бол үнэхээр маш муу хүмүүжил явагдаж байна гэж дүгнсэн Ховард. Тэгээ Ховард ингээд том хүүгээс нь зодуурын банзны тухай асуудаг.
Тэгэд танаа ээж хоёр ч ингээд хэдэн удаа та нарыг зоддөг вэ гэд хүүхдүүдээс нь асууж байгаа. Ээж хоёр нь болохоор 14 хоногт нэг удаа гэж хэлсэн штэ. Тэгсэн чинь том хүн ингэж хэлдэг. 3-4 өдөрт нэг удаа бол банздуулдаг гэд. Тэгэд банздуулахдаа тэр зодуулахын хамгийн хэцүү хэсэг нь юу байдаг вэ гэсэн чи доромжлол гэж байгаа юм заяа. Хүүхдүүдтэйг амар мугаарцдаг. Тэгээд дээрээс нь хүүхдүүдийг хараадаг байгаа байхгүй амар заваа. За ингээ эхний 7 хоног өнгөрөө дараагийн 7 хоногт нь өөртөө шин дүрмийг гаргадаг. За Мелисагийн гаргасан дүрм нь тэдний уурыг хүргэж магадгүй гэж байгаа. За Ховардын хувьд Мелисад нэг зүйл хэлдэг. Би энэ дүрмийг гаргахтаа тий чамайг ирэхэд чинь 4 хүүхэд биш 3 хүүхэдтэй байлгахаар хичээе гэж хэлж байгаа юм. Амар зөвөн байгаа зү. Ховардын гаргасан шин дүрм. За энэ гэр бүлийн эрүүл мэнд маш дорой байна. Би бүх junk food-ыг гаргаж хайна гэсэн чи хүүгүүд нь эсрэгцдэг заа. Наадвал чи бидний хэрэгцээ штэ we need this гэж мэл за. Тэгсэн чи Ховард хэлдэхгүй чи ямар юм муудаг үлээ гэдгсэн чи том хүүхэд нь цусны даралтын юм муудаг. За хооллолт хөдөлгөөний дутагдaltaй юу гэдэм бэ бүх тэр юмнаас болоод цусны даралт нэгсдэг болсон заяо. 11 настай хүүхэд штэ. Ховард чи ийм муух насны хүн биш. Эрүүл мэнд чинь энэ муу junk food-нээс болж тэгтлээ их дороод байна гэд. Дараагийн өөрчлөлт нь болохоор бүхс банддаг банзыг гаргаж шатаана. Тэгээ тэмдэглэнэ гэж аа. Тэгээ бад бастер энэ төргээд нэг тийм хөөрхөн нэр өгөх гэж оролцсон байлээ. Гэхдээ маш юм балиар харгас үйлдэлийг ингэж хөөрдөн болгох гэж оролцсон. Над бол үнэхээр муухай санагцсан гэд. Тэгээ хөвгүүдэд тэр нөгөө зодуурын банзыг нь ол шатаахад таалагддаг энэ дүрм нь. Дараагийн дүрм нь болохоор энэ гэр яг эрчүүдийн оромчгээ тий эрчүүд л ганцхан эрчүүд байт юм шиг гэр байна. Тэгээ Мелиса гэртээ ирээд эмэгтэй хүн ч гэсэн амьдардаг шүү гэдэг мэдрэмж аваасай. Тийм болохоор бүгдээрээ цэвэрлээ хийн. Жефри харин жинхнээсээ оройн хоол хийн. Тэгээ Мелиса 9 цаг ажиллаж ирчээд жаахан амрах ёстой. Тэ чи ингээ хоол ундаа хий гэхэд Жефри зөвшөөрж байгаа. За хамгийн сүүлийн дүрм нь бол хөвгүүдтэйгээ сайн харилцаа тогтооно. Сайн ингээ ярилцсан, ойрхон байна. Тэгээ том хүүтэйгээ загасчлах эрх авсан. Тэгээ том хүүтэйгээ яваарэ гэд. Тэгээ тэгвэл ингээ ядаж тойрын хооронд юм ярилцах сэдв гарч ирнэ гэж байгаа байхгүй. Сэтгэл зүйч хүн болохоор бүр ингээд амар юм стратегийн төлөвлөлт гарч байгааз бүр вау. За Мелисагийн маань дүрмүүд явдаггүй чаавсаа яа. Энэ гэр бүл жинхэнэ ээж хэрэгтэй. Би дээрэд жинхэнэ их нартай байх, охтод жинхэнэ ээжтэй байх ямар байдгийг үзүүлнэ гэсэн чи охин нь бүр ингээд аимарсан болоод. Тэгээ бидний яг өмнө зогсож байгаа манай гэр бүлийг зүгээр л буруу гэр бүл тий. Тэгээд айгу анханасаа л юм буруу үүсгэсэн гэр бүл гэж хэлсэн. Энэ нь бол миний маш их уурыг хүргэсэн гэж байгаа. Мелиса дээрээ дахиж гэрээ ажил хийхгүй амар нь би хоолхийн хувц зугаанд гэрээ цэвэрлэнэ гэдэг. Охид харин надаас багч болов ихнэр байх, ээж байх зүйл сурах болно гэж байгаа. Тэгээ дээрээ тандаад чи маскулин эрхтэлэг байдлаа сайжруулаа, буудах сорголтонд явж буу эзэмш гэдгсэн чи бүгдээрээ эсэргүүцдэг. Тэгээ эдний гэр бүл нөгөө нэг бууны маш их эсрэг одоо хүчирхийллийн эсрэг гэр бүл байгаа байхгүй юу? Тэгсэн чинь буу эзэмшгэлж байгаа. За тэгээд энэ дүрмээрээ бол дахиад л дээригийн урмыг хугалдагаа. Тэгээ дээрээ ингэж хэлдэг. Миний бодсноос дор дүрмэд гаргачлаа. За ингээд хоёулаа дүрмээ танилцуулж дуусаа. Тэгээ шинэ дүрмээр амьдрах цаг эхэлж байгаамаа. Хамгийн их одоо гутарж байгаа хүн гэх юм бол Жефри байна. Яг бол бүхс банддагч зодуурын банз нь алга болсон учраас сандардаг. Мелиса дээрийг амруулаад өөрөө гэрээ ажил хийж гаргаа. За юу дээрээд ингээд сайхан гэхээс илүү юм залхуутай санагдаж байгаа. Тэгээ ингэж хэлдэг. За Мелиса ингээд хосын харилцаа гэдгийн учрын сайн олоогүй болтой. Одоо ингээд тэгж бүх зүйлийг нэг хүн хийдэг цаг уу өнгөрсөн штэ гэдэг жаа. Нэрэл хосын харилцаа partnership чинь ингээд бүх юм хувааж хийх гэсэн үг штэ уг нь бол тий. За нөгөө талд Жефри анх удаага одоо хоол хийнэ. Тэгээ нэг юм хоол хийсэн болоод хүүхдүүдтэй өгчөөд өөрөө идэлгүй орхиж байгаа юм. За эсэргүүцэж байгаа юм шиг өөртөө ингээд тагуулснаа идэхгүй суугаад тэгээ өлөн ингээ хүүхдүүд рүү хараа суугаад байдаг. За үүний талаар сэтгэлзүйч Ховард маань ээлдэг бус төлөвшөөгүй зөв бус зан араншаан гэж тодорхойлдог. Яг энэ аашиг нь. Зүгээр суугаа залхацсан бүр дээрээ Мелиса дээр очиод хэлж байгаа хгүй чи нөхрөө ингээ гэрээ ажилд оролцоосоо гэж хүсдэг хэрнээ яагаад надад ийм дүрм гаргаваа ямар ч авцалтаагүй юм а гэсэн чинь Мелиса ингэж хэлдэг. За үгүй жоохон оролцоосоо гэж хүсгэлтэй гэхдээ илүү эрэгтэй хүний энерги өгөөсэй гэж хүсдэг гэж байгаа юм заяа. Тэгээ яриад ойлголцоогүй учраас дээрээ шууд хоол ихэрүүлж байгаа. За угсаа ойлголцохгүй мэн те би ингээ зүгээр хоолоо ичөө гэд. Ховард маань их цэвэрлээ хийгээд бүгдийг нь оролцуулах гад хичээнэ.
Тэгээ дунд хүн ороо хураажсан байхад рол модель буюу үлгэр жишээ болох хэвээр аав нь ороо хураагаагүй байна гэл дүгэл тавиад одоо Ховард бүр ингээд бас амар мэрэгчлэн харагдаад байгаа хгүй энэ нэвтрүүлэг дээр бүр. За тэгээ цэвэрлэгийн үеэр том хүү болон Жеффри хоёрыг илүү сайн ойлголцоосоо гэсэндээ нэг ажил даалгаж өгдөг. Тэгээ манай хоёрын харилцаа нь нэг иймэрхүү. Наашир энэ туслаад өг. Йоо туслахаас та. Ийшээ гараад ир. Би энд дээштэй. Би хаан зогсож байна. Нөгөө талд нь гараач ээ. Энийний урд нь гарч ижил хөдлөгдөөн байгаа зү. Энд л байсан штэ. За нэг иймэрхүү харилцаж байгаа. Дээрээ ингээд нөгөө нэг өгөнд нь орохгүй хоолнд тгий явцсан чинь Мелиса жоох ууралдаг. Тэгээ намайг сонсохгүй байна. Би угаасаа эдний хувьд нөгөө нэг тийм хүлээж авах хэмжээний хүн биш байсан болтой. Гэтэ би бууж өгөхгүй өөрийгөө мэдрүүлнэ гээл. За эхэлж гин. Тэгээд дээрийг бууны сургалтын газар аваад ирдэг за. Тэгээ ажилтан дээрийгээс ингэж асуудаг. Чи буунаас айд юм уу? Эсвэл зүгээр эсрэг юм уу гэсэн чинь дээрээ буу бол алхаар бүтээгдсэн зүйл. Тийм учраас би үздэггүй те. Алах те ингээд юмыг устгах гэдэг бол миний тийм юм байхгүй гэдгсэн. Тэгээ ажилтан ингээ амар мохоо бүдүүлгээр дайрдаг. Би чамаа ингээ ижил хүстэн болохоор чинь алхаар дайруул чи хэрэглэхгүй юу те. Тэгсэн чи хэрэглэхгүй юу те амар хүчтэй дайрдаг байхгүй. Тэгсэн чи дээрээ би айцсан дээр тулгуурлаж амьдралаа шийддэггүй гэдэг гараад явцдаг. Abuse, and I'm going to kill you for no other reason than you're homosexual and you wouldn't defend yourself? You know what? I haven't had to do it at 48 years old. It's a theoretical question. I mean, we're just looking at it. I don't live my life on a fear base. Okay, we don't have to argue about the political issues. You want Ховард дэлгүүрээс хүн цуглуулахаар явсан хойгоораа Жеффрид юу хийх ёстойг нь сануулахаар тэмдэглэл бичээд үлдээсэн байдаг. Тэгээ тэр бичгийг хараа Жеффригийн дуруу нь хүрнэ. Том хүн байхад чинь 4 настай хүүхдэд бичээд өгсөн юм шиг юм санагдлаа гэд. Тэгснээ ингээ хогийн сар руу хийж байгаа. За. Тэгээд хийгснийг хийдэггүй заяа хамгийн хэцүү. Тэгээ өдөр чин зүгээр суугаад залхуураа сууж идэг заяа бүр oh my god. За нөгөө тал манай дээрээ нэгэн тэрсэн юм чинь угаасаа дүрмийг дахаас өөр сонголтгүй ороод гэлс 3 удаа буудчаал тэгэл гараа авчдаг. Тэгээ бүх зүйл маш муухай айлаа, ажилчид хандлага, харилцаа болон буу гэд бүх зүйл маш муухай айлаа гэд гараад ирж байгаа. Эдний гэр бүлийн бууг үзий ядах хандлага бол энд нөгөө гэр бүлийн гей хүмүүсийг үзий ядах хандлага нь адилхан юм шиг тийм. Оройн хоол бэлдэж явах үеэр Ховард нөгөө бицэн юм яалаа гэд асуусан чинь Жеффри надад тэнэг санагцсан. Би юугаач мэдэхгүй байгаа хүн шиг санагцсан гэсэн чинь Ховард тэгвэл чи ингээд том хүн юм бол те намайг ирэхэд шууд ирээд чи ингэж бичих хэрэггүй гэ хэлэх хэрэгтэй гэсэн чинь Жеффри хогийн савнд байгаа тэр бичгчэн тэргээл амар шалчгануур заяа ёо амар шалчгануур энэ Жеффри бүр oh my god. Ховард Мелиса хандаад намайг уучлаарай. Гэтэ чи 4 хүүхэдтэй байна. Цаашид энэ хивэндээ амьдрахыг хүсэж байна уу? Үгүй юу? Тэр сонголтоо хийх цаг чинь иржээ гэж сэтгэл зүйч хүний хуваар зөвлөж байгаа. Ер нь бол эндээс цаашаа боломж байхгүй л гэдэг юм хэлээд байгаа байхгүй юу? Ховард бол үнэхээр мэрэгжлийн сэтгэл зүйч санагдлаа заяа надаа. Sorry, Melissa. You really do have 4 children, and you're going to have to decide if that's what you want for the rest of your life. За тэгээ гадаа гараад бүхс банддагчийг шатаасан чинь Жеффри муухай царайлал суугаад байдаг. Тэгээ дунд хүү аавд ингээ муухай байсан баха. Өгзөг банддагчид тэр маш их дуртай байсан. Түүний бахархал таашаал байсан штэ гэж хэлдэг заяо. Жохон хүүхэд тэгснээ банддаж байх үеийн түн таалагддаг байсан. I think he's enjoying гэж тэгж хэлдэг. Бүр амар за тэгтэл амар хүүхдүүдэд банддаг байсан байхгүй. Тийм бодол төрүүлтэл найшлна гэж яг юу гэсэн үг вэ? Тэгснэ Жеффри ингээд аамаа за яг бид нар дахиад нэгийг хийж магадгүй л тэгж мэ за. Яг энэ шатчих үед нь хүүхдүүд маш их гүн бодолд ороод тэр банддагч руу ингээд хараад идэг байхгүй. Тэгээ үүнийг ажигласан Ховард хүүхдүүд маш гүн гүнзгий бодолд орж байгааг анзаараад нэг юм болохоо байсан мэдэрдэг. Амар гаадтэй. Тим жоох хүүхдүүд ингээл нэг юм руу хараад амар бодолд ороод тэр амар зодуулжсэн дурсамжуудаа бодсон баха. За Мелиса 2 охинд ээж охины цаг гаргаад яаж юм оёх гих мэт зүйлсийг заадаг. Энд нь бол бага охин бол амар дургу байдаг. Угаасаа байгаагүй ээжийг сануулах гээд оролдоод байгаа мó хаашийн худлаа хэлбэртэй байна гэж дүгнж байгаа. За тэгээд Мелиса маань охтыг дагуулад хормын даашилсны дэлгүүр рүү явдаг. Тэгээ охид яг энд юу н хөвгчлээ гоё ягааг юусоо ойлгодоггүй эхлээд 3 хүүтэй Мелиса энэ боломжийг ашиглаж охидтойгоо хормын дайшин зөмсөж үзхийг хүссэн гинэ.
Тэгээ бүгдээрээ дайшин зөмсөжээд баярлаа, зураг дараал, айгүй сайхан цагийг өнгөрөөдөг. Мелисагийн хувьд хуучин би эргэж ирсэн юм шиг ямар сайхан байваа гэж хэлдэг заяаг нь хормим дайшин зөмсөж үзсэн үед хөрхөдөө Мелиса минь гэхгүй. За Джеффри том хүүгээ дагуулаад загсанд явлаа. Тэгжсэн ингээл зүгээр загас барьжсэн хүүтэйг нэг их юм ярихгүй заяа. Тэгснээ хоёлаа явж жинхэнэ амар junk food олж идэх үү гэж мэгээ бүр ёо зайлаа за. Хүлтэ хүн 11 настай тэр junk food-нээс болоод даралтны юм уудаг гэдээсэн чи эцгэн зүгээр ингээд тэ хажуунаас нь хойлост амар junk food идэх үү гэж мэгээ байна гэ бод амар сэжгэн баадтэй. Тэг хүүхд юм ч угаасаа туртаа тэгэл дагаал явж байгаа. Амар. Тэг энийг бол Ховард мэддэг. Тэг маш их гутардаг Джеффрид. Хүн ингээ хүүтэйгээ хамт цагийг өнгөрөө юм ярилцаа гэ тэгж яхад нууцаар явж бийт муу хоол идээд өстой бүтэхгүй юм байна л да гэж байгаа. За ингээд хамгийн сүүлийн орой болно. Тэгээ хамгийн сүүлийн орой Мелиса Дэрийг охтын үдшилтэд орохыг зөвшөөрөө. Тэгээ бөөндөө охтын яриа хийдэг. Мелиса энд ирээд маш сайхан байлаа. Өөрийгөө буцаад мэдэрч эхэллээ. Өөртөө итгэх итгэл нэмэгцэн. Одоо үүнийгээ хадгалнаа гэдэг. Тэгээ Джеффриг өнцөг ч гэсэн өөрчлөгдсөн байхаа. Өмнөх шигээ гей хүмүүсийг нүгэлгэж харахаа болсон байх. Би бол болсон. Зүгээр хүмүүс шүү дээ гэж хардаг болсон гэж хэлж байгаа юм. Өөрчлөгдсөн байгаас тий. Ямар амар хүн ирлээ тий. Тэгээ ингээ яриад ойлгож байна гэсэн чи Дэрийн сэтгэл хөдлөл амар уйлдаг. Багч болов сэтгэлгээнд нь өөрчлөлтийн үр суулгасандаа баяртай байна. Ховардын сүүлийн хичээл Джеффрид хэрхэн романтик оройн зоог бэлтгэхийг зааж өгж байгаа. Тэгээ тэр хоёр ярилцсан. Ховард шууд хэлдэг чи ингээ хичээгээд байх юм бол харилцаа чинь сайжирна. Нэг бол тэр 6 сарын дараа гинэт сэрээд би ингэж амьдарч чадахгүй гэсэн юм хоёр замалт хоёрын хувьд байна гэж шууд хэлчихдэг байхгүй. Тэсэн чи Джеффри тэр ингээ аз жаргалгүй бол байгаагүй. Бид хоёр маш дотн тийм зүйл болохгүй гэж бодож байна гэдэг. Ховард болохоор за тэгвэл сайн л байна гэж байгаа. Ховардын хувьд бол яг ямар үед эмхтэй хүн хайж явдгийг мэддэг учраас хэлээд байгаа байхгүй юу гэнж аавс. За ингээ буцаа гэр гэртээ харих цаг болдог. Тэгээ Мелиса гаргаж өгж яхад хоёр охин нь амар ухаантай мэрдэг. За бүр яг Ховард за тэл зүүчиг л ярьж байгаа байхгүй юу. Хүн хэдийн нэг зүйлд харах өнцөг сохорсон байсан ч үргэлж дээшлэх боломжтой гэдгийг Мелиса харууллаа. Түүнээр үнэхээр их бахархаж байна гэд явуулж байгаа юм за. Ёо яг амар яг яаж юм амар төлөвсөн байх уу манайхаа. Мангар төлөвсөлтөй гэр бүл байгаа байхгүй юм бүр. Машинаасаа буугаа бүгдээрээ жаргалтаагаар уулзалддаг. Тэгээ Дэрийн сэтгэл амар хөдлөл уйлаа. Яа гоё энэ хоёрыг харсан чил амар гоё санагдаад байгаа юм да нэг тийм амар төлөвшсөн боловсралтай тий дүрм журам том хүн байх гэдгийг утгаар нь харуулж байгаа байхгүй юу энэ Дэри Ховард хоёр. За ингээ гал гарсан дугуй ширээний уулзалт болно. Тэгээ Дэри Джеффрид хандаж чи үнэхээр сайхан сэтгэлтэй их нэртэй юм бэлээ бахархах ёстой шүү гэд. За Мелиса анхны сэтгэлээ ярьдаг би ингээ гэрлүү ороод гэр бүл төвтэй айл байна да гэж мэдэрсэн. Тэгсэн чинь зургийг хараад аягүй цочирцсон ижил хүүстэй хосыг би ирсэн байсан. Тэгээ гэр бүлээ юунд тутах чухаа гэж айсан. Гэхдээ тэр мөчийг давсны дараа та нар бол зүгээр л хүн гэдгийг ойлгосон. Та хоёр бол маш сайн эцэг их parents гэж аан зав. Хоёр охиноо гайхалтай өсгсөн. Одоо хүртэл атаархмаар харилцаан дээр анхаардаг хосууд юм байна гэж Мелиса амар хөөрхөн хэлдэг заяа. Мелиса бол хөөрхөн багамаа жаавс. За ингээд ихнэр нь ярьсан чинь Джеффри ингэдэг. Би эхлээд цочирцсон. Ийм хэм маягтай хүмүүстэй огт уулзаж байгаагүй болохоор гэсэн чи Ховард нөгөө эхнээсээ хэлэн штэ. Би ингээ эхний шөнө үед хоноогүй. Намайг хонуулаагүй те. Би ингээд дан очиж болт хонсон гэсэн чи бүр дээрээ амар шокнд ороод би бүр төсөөлж чадахгүй нэ түүн ямар хэцүү байсан болоо. Яагаад ингэж байгаа юм бэ гэж бүр амар хараал мараалтай дээрээ чи. Тэгсэн чи ингээ Джеффри шүү зурсан базаа хийгээ заяа. Ховард харин ч энэ 7 хоногт айгу босси муухай зан гаргасан. Тэр бүх шаардлага тэр бүх зүйлсийг сонсоод үсээ зулгаамаар санагцсан шүү. Чамайг ийм ааштай хүнтэй байдаг гэхэд үнэхээр харамсаж байна гинэ лол заяа ёо. Өөрөө хэлгүүлэхээс өмнө дээрээ рүү дайралт хийж байгаа байхгүй амар зэв ваац. Тэгээ Ховард Мелиса асууж байгаа. Та нар дээр одоо бүкс банддаг чи хэдэн удаа ашигладаг байсан бэ гэсэн чи 17 хоногт 14 хоногт нэг удаа гэдэг нөхөртөө адилхан хариулж байгаа байхгүй. Үгүй ээ би ингээ хөвгүүдээс яг тус бүртэн те хооронд нь зөвшөлдүүлээгүй яг нэг нэгээр нь асуусан. Тэгэхэд бүгд 3-4 хоногт гэж хэлсэндээ гэхэд Мелиса шууд ингээ булзааруулаад үгүйгүй ер нь бол тэрийг гаргаж хаях юм байгаа угаасаа гэдэг жаа. Тэгээ шатаацсан гэсэн чинь тэгвэл дахиж хизээш тэрийг бол гэртээ оруулахгүй гэд. Мелисагийн хувьд бол энэ 7 хоногт өөрийгөө эргэцүүлэх боломжтой
ажиллаа олсон. Тэ би одоо ингээд надад тусламж хэрэгтэй хүлээн зөвшөөрж байна. Ховард Дери хоёр баг болж ажилладаг. Харин би ганцаархнаа тэр бүх ажлыг ганцаараа хийдэг байсан. Дахиж бол тэгж хийхгүй. Чи тусалдаг гэхдээ хангалттай биш. Энэ тэрхийн өмнөх дараах хоёр хүн шал өөр хүмүүс. Би харин одоо илүү жаргалтай амьд хүн болсон гэж. Тэгэхэд ингээд Дери шууд боломжийг аваад Джефрид хандаад чи түүний төлөө хичээсэн дээр шүү гэд хэлж байгаа. За ингээд бөөндөө одоо салах ёсоо гүйцэтгээд гэр гэртээ харьдаг аа. За гэр орондоо хараад бүгдээрээ айгу сайхан. За хэдэн сарын дараа ямархуу өөрчлөлт гарсныг харуулхад Ховард Дери хоёрынд ямар ч өөрчлөлт гараагүй. Тэ өмнөхөөрөө бөөндөө гэр ажилладаг, ярилцдаг, буу шийдэмгүй амьдардаг болоо л байгаа гэж байгаа. Гэхдээ тэднийхэн үе Мелисаг яаж байгаа бол доо гэж боддог гинэ. Дери ялангуяа Мелисад айгуух санаа зовдөг. Джефритэй ингээ харилцах тунд маш их хэцүү байхаа. Джефри бол яг л юм ханшиг хүн. Гэхдээ Мелисад түүнийг зохиох одоо хүч чадал байгаасай гэж залбирдаг гэж байгаа заяа Мелисагийн төлөө. За харин Мелисагийн хөөрхөн өөрчлөлт гарсан байдаг. Тэгээ том хүн залхуурхаа болоод өрөөгөө цэвэрлдэг болсон. За мөн Джефри хичээл зүтгэл гаргаад оройн хоолмол бэлдээд романтик байх гэж хичээдэг болсон гэж байгаа. За Ховардын маань Instagram бол энэ байна. Харин энэ нөгөөний нэвтрүүлэг гарсны дараа энэ хэд маань ингээд олонний нүднээс даалт амьдрах болсон юм байлээ. Ер нь бол хоёр охиных нь Instagram тий цахим хаягийг хайгаад ч болоогүй, Деригийнхыг бас хайгаад ч болоогүй. Тэгээ уг нь бол Дериг юм нэг харчмаар ийсэн гэсэн чинь даанч олоогүй. Бараг сошиал хаяггүй юм шиг үлээ. За. Гэхдээ ер нь бол нөгөө нэг Reddit энтер дээр бол энэ хэд одоо Seattle-д бол яг л хിവэрээ амьдарч байгаа гэж битсэн байлээ. За тэгээд зарим нөгөө гэр бүлээсээ нэг л мэдээ олж чадсан. Бас Мелисагийн талаар мэдээлэл олж чадаагүй. Гэхдээ Джефри 2025 онд нас барсан байлээ. Тэгээд Reddit дээр бол хүмүүс одоо Джефри тэр нэвтрүүлгийн дараа Мелисагаас салаад Тара гэх хүнтэй сууж байгаа. Тэгээд өнгөрсөн гэж ярьсан. За тэгсэн чинь манайхаа яг нэвтрүүлгийн дараа юу болсон гэж нөгөө Джефри чинь Walt Disney-г шүүгд өгсөн байлээ. Тэгээ нэг Walt Disney чинь ABC телевизийг эзэмшдэг байсан тухайд. Тэгээ яагаад гэсэн чинь нөгөө эхнэрийн гей эрэгтэй хүнээр солиод түүний улмаас physically буюу бие махбод сэтгэл зүйн гэмтэл авсан. Тэгээ дараа нь эмнэлэгт хэвцэн гэж байгаа. Тэгээ түүний хувьд болохоор эмэгтэй хүнтэй хамт амьдрна гэж бодсон боловч гей эрэгтэй хүн хүрээд ирсэн. Тэгээ түүний улмаас ингээ маш их гомдолтой байна. Миний одоо тий бүх юмыг ингээ доромжллоо, emotionally намайг ингээ сүйтгэлээ гэсэн байдлаар юунд төгсөн. Walt Disney-г бол шүүхэд төгсөн. Walt Disney болохоор хариуд нэгсэн байлээ тий. Яг нөгөө нэг нэвтрүүлгийн гэрээн дээр бол temporary partner буюу тий төр зүрийн хамтрагч нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүс байж болно гэж заасан байдаг. Тийм болохоор ямар нэгэн байдлаар одоо манайх зөрчөөгөө гэд. Тэгээ иймэрхүү юм болж исэн байлээ заа юу амар funny. За харин Мелисагийнхаа мэдээллийг бол харамсалтай нь орч чадсангүй. Тэгээд сайн л байгаах гэж найдаж байна. За тэгээд бичлэгийн маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа яг шинэ нэвтрүүлгээр уулзъя. Тэгээд эхнэрийн солилцоогоо бас хийсээр байх болно. Тэгээд та бүхэн маань дэнч хотод сайхан надараа баяртай.